Нэг. За дараагийн жишээ нь нартаа тавтамбарл iPhone 17 гарсан 7 хоногийн төргий та бүхний утас гацаж байна уу? Ягаад ч юм санамсруугаар утас гацаад ихээсэн гэж юу? Зэк боломжлосоор долларын индексээс эхэлчихье. За өнгөрсөн 7 хоногт Donfarm гараад за тодорхой хэмжээний савлгаа орж ирсэн. За тэгээд долларын индекс ерөнхийдөө нэг юм 15 минутын дээр рейнж яваад байгаа тий. Яг юм тренд бол дээшээ биш, доошоо биш ерөнхийдөө гээд ханш тогтворчсон. Дээрээ нэг таацтай доороо нэг шалтай байгаад байна. Энэ дотор явах болов гэсэн чинь за ерөнхийдөө бол энэ үнээсээ доошоо гарч ирээд за тэгээд тэр нь ингээд хүчтэй унж чадахгүйгээр буцаад ингээд ороод ирлээ л тий. Ерөнхийдөө сэтрэлт үүсчээ буцаад ороод ирж харагдаж байгаа. За уул нь бол яг ингээд доошоо унуул яг унсан шиг унаад энэ тренд лайны огтлцол дээр би айгуу дэжгүү ингээд уналт нь ханчлаа гэдэг мэдээлэл аммаар байгаа байхгүй. Тэгээ ингэчих юм бол иш ороод ирэх юм бол ерөнхийдөө шууд долларын индекс өснө гэдэг баталгаагаа хүлээгээл боёуд ардаа доллартай бүтээгдэхүүнүүдэд ингээд сэл арилжаанд орох нөхцөл бүртээгээд байж ах юм а гэсэн. Яг ингээд тухайн арилжааг нээхэд ингээд сонирхож байгаа үнийн цэг дээр ирэхгүй байгаа учраас одоо жишээл доллартай ослоо дээр ямар нэгэн позишн нээж ерөөсөж чадахгүй байгаа. Ялангуяа энэ нэг ингээд одоо ингээд импульс гэж авч үзээд ингээд correction гэж авч үзээд ингээд импульс ингээд сэтэрч ийна энд одоо ингээд доошо стрейт гараа явчлаа гээд явах юм болов гэсэн чинь ингээд буцаад тогтворчихлоо. Тэгэхээр одоо дахиад жоохон хүлээгээс өөр аргагүй болж байгаа шиг байна. Энэ дээр одоо энэ сэтэрж байгаа энэ импульс энэ дээр ямар нэгэн байдлаар батарей нь үүсч чадвал хэрвээ чадвал ийшээ давтагдвал энэ өөрөө бүтэн 1 2 3 гээд тэгээд ийшээ бас ингээд 1 2 3 гээд энэ бүтэн хөдөлгөөн ингээд дуусчих харагдаад байгаа юм л да. Яг ийм хөдөлгөөн явах нь явахгүй нь гэдэг бас жоохон сонирхолтой болоод энэ дотор л ингээд үн ерөнхийдөө ойд тогтох тун сонирхолтой л байгаад байна. Долларын индекс дээр тэгэхээр дахиад ерөнхийдөө хүлээцсэн байдалтай. За мэдээч үн энэ дээр ирэхгүй л яг байдаг асуудал байна. За энэ үн дээр үн ирэхгүй бол буюу одоо энэ дээр ингээ сайдвейс тогтчихсон. Дээшээ стрит явуучих юм бол за эхний ээлжинд энэ оройгслохыг хараад за бүр яг баталгаатай оройх юм бол энэ оройгслохыг харж ээж одоо урт хугацаанд дээрээ буюу доор ээж ингээ дунд цаг за тийм бүр daily дээр ингээ тренд эргэж байгаа мэдээллүүдийг авч яана гэсэн. За бүр daily дээр бол баг энийг эвдүүлж ээж өнөөдрийг хүртэл унсан тренд маань өөрөө дээшээ тренд рүү солигдож байна гэж харж болохоор байна гэсэн. За одоо бол яг ингээд за магадгүй за энэ 7 хоног чинь ингээд бараг л магаш дуусч чинь тэгээ дараагийн 7 хоногт юу яж болох вэ гэхээр за дээшээ одоо энэ доор бол энэ доотлын шал бол яг хөө ингээд жоохон би ингээд наривчлсан авцсан байгаа учраас ингээд стрэл ингээд байгаа харагдаж байна. Гэтэ нэг энэ хавьд үний юм чухал зоон байна гэж хараад байгаа байхгүй. Энийг ингээд буцаж орж шалгаад ингээд байгаа учраас дээшлэгж тоо техникийн ээлжинд энэ таазаагаа бас сэтлэх нь үсэлэхгүй те. Энд дэр үл яг ингээд жоохон стрчээд орж ирээд байгаа. Гэтэ бүр ингээд хол стрээд явж чадах нь уу гэдэг хөдөлгөөн байгаад байна гэсэн. Тэгээд дэшээ стрейт явуучих юм бол энэ оройнуудаа эвдгийг харна. Тэгж ихтлээд эвднэхээс илүүтэйгээр за энэ хоёр дотроо дахиад үн ингээ хідэн ч хоног үргэлжлэхийг мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл ингээд бараг сар яваад болцсон юм чи дахиад 2 сар ч явах бид нар үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чухал бүсчил дээр л ахиал ер нь анзааръя дөө. Яг доошоо одоо ингээд магадгүй шууд унаад ороод ирэх юм бол энэ доотлын тренд лайн бол угаасаа байгаа тий. За тэгэхээр долларын индекс бол одоогийн байдлаар доктортой байна гэж хэлж болж байна. Nasdaq за энэ өмнөх нь дуусчих. За Nasdaq дээр болохоор байж тээ. За үнэ унж орж ирээд за 9 сарын 1-ний вебинараас доош унж орж ирээд энийг эвдээгүү. За яг бүр эвдэхгүй гэдэг баталгааж үсэн ёроол бол энэ дээр байгаа л да. За бид нэр устгаад за устгахгүйгээр ярьчих дөө. Энэ сүүлийн орой байсан те. За энэ хавьд явж хахад л бичлэг орсон шүү дээ. Энэ оройг эвдсэн учраас энэс доош явс хөдөлгөөн энийг эвдэхгүй. Энэ доторх хөдөлгөөн өөрөө энийг ч эвдээгүй, энийг ч эвдээгүй учраас эдгээр бол баталгаач хөдөлгөөн ерөөсөө биш аль нь ч сүүлийн орой ёроол гэж авахд хэцүү. Одоо жишээл энэ хөдөлгөөнийг сүүлийн ёроол гэж авахаар яах гээд байгаа юм бэ гэхээр за тэгвэл энэ ингээс сэтэлчлээ гэж бодох шууд доошо тренд эхэлчлээ гэж ойлгох гэдэг чинь энийг сүүлийн ёроол гэж авчихаар. Тэгвэл ингэ явуул яах юм. Тэгээ дараа нь харснаа энд нэг lower high байсан чи энэ ишээ эвдсэн юм байна. Биш энд higher low байсан чи энэ lower high болгоцсон юм гэж харах үхээр баг харахгүй байхгүй. Тэгэхээр баталгааж уснараа харахаар бол энэ орой энийг эвдсэн юм чинь энэ хоёрын голд байгаа хамгийн сүүлийн буюу хамгийн нам үн энэ дээр байгаа. Тэгэхээр энэ дээр сүүлийн higher low байгаад байгаа. За энийг эвдэхгүй яваад байна. За одоо тэгсэн чинь энэ 7 хоногт юу болцсон бэ гэсэн чинь Nasdaq яг энэ ханшиг нэг эвдсэн ч эвдэггүй ч ингэ 100 хатчаад ороод ирж байгаа юм л та. За энэ дээр нэг тулгуурлаад нэг жижиг юм оролт хийгээд ингээд яваад пикт ингэ дэше гарч ирнэ гэж арай бодоагүйсэн чинь тэгээд за одоо Nasdaq юм да тэгээд дэше гараад ирлээ. За энэ бүр 7 хоногийн шинжилгээ үсттэй юм чинь дийлигийн зураас юм уу?
За энэ хоёр тренд лайн устгалаа. Энэ дээр тэндээ ус айгүй өстерч учраас одоо шинэ тренд лайнууд баг зурагт баг. За daily дээр харахаар өмнөх оройгоо шалгаж орж ирээд за энэ оройны candle бас одоо зүгээр навчаа candle өрөөс юм Doji maiгийн дээрээ илүү их бийтэй. За тэгээ лайн бол доошоо хальт хаагдсан юм юу гоцлаа. Одоо тэгсэн чинь бас тийм л болсон. Арай жоохон том бийтэй. Гэтэ ерөнхий бүтцийн хувьд л яг адилхан өсч орж ирээд дээрээ илүү урт зүйтэй. Тэгснэ жижигхэн улаан. Одоо минийхаар бол цагаан гэхдээ уналтын бийт лагдцсан гэсэн үг. За ингээд бодохоор Nasdaq бас жоохон докторчгоод байна уу гэж харж байна. За юу вэ гэхээр тий за ингээд ерөнхийдөө уналтууд орж ирээдсэн өсөж гаж ирсэн ч гэсэн өнөхөр явагдчихдаггүйгээр ингээд бүгд докторчгоод байна уу гэж одоо яг өнөөдрийн байдлаар бол ажиглаж байна тий. Өнөөдрийн лаг шилэн хаагдахтаа дэшээс л таагчиж магадгүй. Гэтэ өчигдрийн лаг хараад за ирж байгаа бүсчлийг хараад өчигдрийн лаг хараад ингээд бол өнөөдөр өдөр ерөнхийдөө бас докторчж байгаа байдлын хөдөлгөөн байж магадгүй гэж анзаарэгдэж байна. За тэгтэл ер нь ингээд нэг том sell volume орж ирээл өсөөл ингээд ерөнхийдөө sell volume баг зүгээр маркетинг нэгдэл дээр орж ирчихэл тэгэл ахиж юус орж ирчих тахгүй байгаа. За зарим нь мэдээ байгаа, зарим нь зүгээр 9:30-аас маркет нэгдэд орж ирээд байгаа. За яг өнөөдрийг болж байгааг харъя л да хэвдэл. За өнөөдөр ингээ харах юм бол за энэ хавьд нэг юм чухал одоо таад шал давхцсан бүсчил байна те. Энэ дээр нэг stage орж ирээд буцаагаараа явцсан. Ерөнхийдөө таад шал энэ дээр стрейт ингэсэн. За үн дээшээ угаасаа одоо 15 минут нэр дээшээ трендтэй явж гин. За тэгээд өчигдөр жоохон унж орж ирээд энд нэг юм хальт паттерны хэлбэр жижигхэн. За энд ч тэг яг хөглөө волюмгүй энэ хөдөлгөөн учраас бас хэцүү л дээ. За ерөнхийдөө дахиад унах хөдөлгөөн орж ирээд байна. За тэгвэл унах хөдөлгөөн байгаа бол энийг дээр нь байгаа учраас дээшээ трендтэй итгэхэд эндээс buy ярилж анд орж болж байна. Энийг хэрвээ одоо энэ хөдөлгөөн жоохон хүчтэй байна тий. За энд нэг юм паттерн нэтер байна. Энэ импульс доошоо correction дахиад импульс явна гэж харах юм бол одоо энийг сэтэрлээгээд баятахаас илүү тэгэхээр энэний доор оруулж ирээд дахиж энийг шалгуулад ингээд арилжаанд орвол илүү зүгээр ах. За тэгээд доошоо хаашаа явах боломжтой юм бэ гэж харахаар хэдүүлээ. За миний таамгаар болно шүү дээ. Энэ оройг цэвэрхэн шалгана гэж байх уу? За энэ хавцаа очиж магадгүй юм байна. За хамгийн цэвэрхэн олон шалтаас давхсан дараагийн бүсчлэг энэ хавьдгээ тодорхойлж. Яг жоохон стерилттэй. Гэхдээ багцаагаар энэ хавцаа өгнө. За энэ хүртэл яг уунж болж байна. За тэгээд энэ ч өөрөө юу вэ гэхээр эн чин дээшээ нэг хөдөлгөөн сүүлийн орол энд байгаа. Ягаад тэгэхээр энэ хөдөлгөөн энийг эвдчихсэн тий. Энэ нэгснээ сүүлийн хайрлаа болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр яваад ингээд буцаад л ямар ч топ мов эвдээд байгаа тийм хөдөлгөөн үүсэхгүй нэ гайгүй гэж харж байна. За баталгаатай оролт бол энэний доор гаргаж ирээд орж. За гэхдээ энэний доор гаргаж ирээд бас бүтцийг анзаарна шүү дээ. Тэгэхгүй бол эн чин доошоо ингээд жоохон явж яснаа энийг ингээд стэрж эндээ ингээд 100 гараад паттерн өдр үүсэх юм бол энэ нөгөө зурцсан байгаа бүсчлээ мэн дэж доош нь хэрчээд сонирн болгоо ячсан. Тэгэхээр бас үнийхээ хөдөлгөөнийг анзаарах хэрэгтэй болоо гэж бодож байна. Нэг хол мол тэгж доошоо хараад байх баг хэрэг байна уу байхгүй дээ настагч өөрөө тэгээд ер нь жоохон юм ханалт нэг өдөр энэ өдөр ингээд Нью-Йоркийг дуслаа нохчвол тэгээд бас гайгүй дээшээ харж ивэл нэгч буруудаад байдгүй л. За гэхдээ мэдээж оролтын цаг амар чухал тий. Ханаас орох гэдэг нэг амар чухал. За өнөөдөр бол одоо жоохон Бядны Азууд жоохон сэлдэж байна. Одоо Лондон нэгдээд яахыг харъя, араас нь Нью-Йорк нэгдээд яахыг харъя. За биткойн дээр сонирхолтой болж байгаа. За биткойны сонирхолтой юм болж байна гэхээр за өмнөх вебинарын таамаг юм байгаад байгаа тий. За 2 цаг дээр тавьсан, сүүлийн давуудаа ялгсан. Энэ дээр нэг үнийн бүсчлэл хараад байна гэж хэлсэн. Энэ дээр ирээд ингээд паттерн үүсэх юм бол илүү дайггүй ингээд баталгаатай оролтын нөхцлүүд ялан болох авах гээд байна тий. За гэхдээ энэ дээр ингээд дабл ботом шиг юм уусаад нэг чирчсэн. За тэгээ эндээс ингээд дээшээ яваад энийгээ сэтэлжээж дээшээ тренд ирэх яа гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс энийг сэтэлэхгүй бол ингээд дээшээ тренд байхгүй. Товынхоо онлоор бид нар харахад бол тийм үү. За энд гэхдээ 2 цаг дээр бас аюу гой зүйл нь юу болсон хэрэг энд ингээ хангалттай хэмжээний рейнж явцсан. Одоо ингээд холдуулаад харсан ч ингээд рейнж бүтэн явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ трендийн ялангуяа юм дундын бөгөөд уртцаагийн трендийг ирэхэд ямар нэгэн байдлаар рейнж байх хэрэгтэй. Рейнж байхгүйгээр ингээд дээшээ шууд сэтрээд ч юм уу доошоо сэтрээд ороод төсөөлгөөнөд буцаж тэр үнийн бүсчил дээр очих магадaltaй байгаад идэг. Тэгэхээр ингээ рейнж нь яваад өгж байгаа тохиолдолд бол гайгүй. За тэгэнгүүт одоо болохоор юу байжсан бэ гэхээр ингээд за биткойн ерөнхийдөө ингээл доовд ирээд өгөхтэйгөө зэрэгцээд ингээд хүн харуул нэг юм доошоо стрэх магадaltaй паттерн үүсээд явж ийн л та. Одоо ингээ харангуут хэвлээ. Энийг харангуут нэг юм трендийн төсөлд үүсдэг нэг гурвалжсан вэж паттерны хэлбэр байгаад байна тий. Гэхдээ энэ одоогийн нөхцөлийн юм гэхээр энэ гурвалжсан паттерн бол өөрөө ирээдүйд ингэж нарийсаар агаад тэгээд стэрдэг. Хөдөлгөөнүүд нь жижигсээр байгаа. Одоогийн энэ нөхцөл дээр хөдлөх ямар ч нарийнсан нөхцөл байхгүй зүгээр баг тренд лайн буюу channel болгож ашиглаад за сууг гэж болгож ашиглаад энэ хоёр дотор л үн яваад байна гэж анзаарч байвал зүгээр. Тэгэнгүүт
Энэ энэ дотор явж байгаа юм байна. Гэхдээ ер нь бас патерны хэлбэрт юм чинь доошоо стрит явчих магадлал байна уу гэдэг юм байгаа тий. За одоо ингээд бүр доошлоод явж байгаа. Тэрэн дээр бол жоохон эргэлзээтэй болчиход байна гэсэн. Энэ сэтэрсэн ч өөрөө тэгж хүчтэй доошоо явахгүй байх магадлал нь юу гэхээр одоо нөгөө энэ оройгоо эвдээд ирсэн болж байгаа. Энэ оройг эвдчихэж байгаа юм. За яг уу бүр ингээд одоо таамаглал юу байж болох вэ гэхээр шүү дээ. Нөгөө эсрэг талын таамаглалыг бодох юм бол энэ дээрээс доошоо нэг импульс явснаа энэ correction болсноо ингээд энэ импульс нь явчихж магадгүй тийм үү. Тэгэх юм бол одоо энийг копидод харахаар за яг одоо бүр яг өнөөдрийн үннээсгээ зөвлөхөр дахиад 97 98 орж гэх тох. Тэгэхээр чи энэ дээр явж байгаа энэ сүрийн хөдөлгөөнийг орол if гэдэг шүү дээ. Тэгэхээр баг үгүй юм болов уу гэж бодоод байна. Яг одоогийн нөхцөлд байгаа хөдөлгөөнүүд дээрээ цагийнх нь юугаар хөөгөөд харахад бол энэ доовыг дэше эвдсэн учраас за окей доошоо сэтгэх магадaltaй паттерн байна тийм үү. За сууг байна. За ингээд энэ дээр байгаад байна. Ойрлсон. За ингээ ихний хэлжинд бол энэ тренд лайн руу ирэх нэ боломжтой хэлбэр тий. Ягаад тэр энэ тренд лайныг доошоо шууд сэтэрнэ гэж хэлэхэд хэцүү. Ягаад тэр юудсан өнгөрсөн 9 сараас хойш энэ дээр 4 удаагийн татамжтай ирээд энэ өсөж исэн байсан учраас 5 дахь эхлээд өсөж магадгүй гэдгийг харъя. Тэгээ дараа нь сэтэрсэн байна болохоор за ерөнхийдөө паттерны хэлбэрээр сэтэрсэн байна гэж ойлгож болох ба. За сэтэрлээ гэж бодоход би бол дахиад энэ хавцаанаас доошоо явахгүй болов гэж бодож байна. Ягаад вэ гэхээр одоо энэ орой шинэ орой чинь одоо энэ дээр үүссэн байгаа орой энэ өмнөх оройг эвдсэн байгаа учраас энэ хоёрын дунд байгаа хамгийн доод үнийг эвдэхгүй буюу энэ хавцааны үнийг эвдэхгүй за нэг 107-аас 106 мурга гэдэг энэ хэлбэлцэж байгаа үнийг бол эвдэхгүй гэж харах гэдэг гэсэн. Тэгээд энэ дээр байгаа тухайн үед ирж байгаа нөхцөл буюу чартын хөдөлгөөнийг эсвэл арай урьдчилах юм бол энэ өмнө байгаа шалтгаануудаас арай цэвэрхний тэгээд олон удаагийн тоочтойг нь аваад таамаглаж болж байна гэсэн. Тэгэхээр энэ 7 хоногийн таамаг бол биткойныг за хэрвээ энэ батарейнаас сэтэрх юм бол доошоо нэг сэтэрж орж ирээд дээшлэх байх. Тэгвэл би бол баг энийг бол тийм нарийнсан батарейн биш буюу ерөөхдөө энэ дээрээс эхлээд импульсийн хөдөлгөөн томс чихж байгаа л гэж бодож байгаа. Одоо ингээд эн чинь доошоо хөдөлгөөн нь том байж байгаа жижиг байж байгаад ингээд дуусчихж байгаа шүү дээ. Яг хөө дууссан гэж бодох юм бол одоо энд байсан жижиг энэ том бай хөдөлгөөнөч бүр иш уртцах бах. Ингээд. Тэгэхээр би бол энэ дээрээс жоохон засвар орж ирүүлээрээ л тэгээ шууд дэше явах болов уу гэж бодож байна. За тэгээд хэрвээ бүр яг миний дэж ярьж байгаа шиг засварын хөдөлгөөн орж ирээд өснө гэж бодох юм бол дахиад цагаа дотор нь хуваахаар одоо хэдүүлээ 15 руу орё л доо. Цагаа дотор нь хуваахаар. За энэ дээр үүсэж байгаа оройнууд за энэ хоёрыг юу за энэ одоогийн байдлаар дүнж ивж байгаа оройг бол ярихгүйгээр үүссэн байгаа оройгоо ярихаар ивцэн орой найлын бэ хэр энэ ахгүй. Энийг ивцэн. Тэгэхээр энэ дээр сүүлийн хайрлаа байгаа гэсэн. Тэгээ бүр дахиад энийг ингээд хөөх юм бол энийг ивдэхгүйгээр гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө унж чадвал за энэ тренд лайн бараг л өөрөө үнийн гоё доовинж бүсчлэл за тэгээ өөрийнхөө тренд лайнаараа ч бас аягүй дэжгүй юм байна дөө. Үнэхээр сайн унждах юм бол дахиад энэ 112 руу орж ирүүлж хахад баян нөхцөл байвал харж болох юм байна дөө. За жижиг цагийн 15 минутын дээр нь үнийн сонирхож буй бүсчлэлээ зурлаа энэ байна. Энэ дээр арай цэвэрхэн олуудагийн тотомчтой үнэ байсан гэж хүлэе гэж байна. За энэ дээр ирэхэн гутнаа орё гэж төсөөлчихээ л дөө. За ирэхгүй бол дэдээш явах юм бол паттерн дээр нь орчих байх. Хэрвээ ирэх юм бол одоо энэ жоох ингээ хажууд шин ханараад ирж итэл энэ support resistance байна. Энэ door trend line байна. 4 байцсан 5 дахь байна тий. За ингээд явах юм бол илүү дэжгүй харагдаж байна дөө. За хоёр дахь таамгийг ингээд зоч. Ингээд нэг үгэлээд юм яг. Энийг ногоон болгочих. За энэ нэг хамгаалгач. Нэг нь бол бүр доошоо стрейдийн паттерны хөдөлгөөнийг гүйцэтгэж гэж харж байгаа. Нөгөөх нь бол паттерн дотроосоо тренд лайн дээрээс явуул. Ягаад тэр энэ өөрөө ямар ч тийм баяруудын хөдөлгөөн нарийнсан чиглэл авахгүй харин ч одоо илүү баярууд нь хүчтэй болж байгаа учраас энийг доошоо стрэнэ гэж харахад өөрөө жоох эрсдэлтэй байна гэсэн үг. За алтан дээр энд нэг ийм хөдөлгөөнийг ишээ зурц байсан те. За гэхдээ угаасаа жоохон 2 ярол 2 ярих нь л орой л байсан л та. Яах вэ? За алтал чинь сүүлийн ярианаас хойш дандаа өссөөр байгаа, дандаа ол тайм хаяа хийсээр байгаа. За одоогийн хоон дагонор бол баг 3675.6 гэдэг үн хүрсэн юм байна. За хэдүүл бүр холоос нь харна. За одоо жишээлбэл энэ дээр ингээд засварын хөдөлгөөн байжээ. Одоо сэтэрчжээ гэд харах юм бол копид хөдөлгөөн бүр мангар холоос амар том өдгөө орж ирнэ л дээ. За яг эхлээд зүгээр жижиг импульсыг копидх юм бол одоо энэ хөдөлгөөн гэж орж ирж байгаа. Одоо энэ боёо энд нэг мөрдлөгөө мөр шиг юм явж ирсэн доош явцсан. Одоо ингэ. Тэгэхээр энэ одоо бүр утгаалтах дүрд маань нэг зурх гэдэг байхгүй. За одоо бүр дараагийн за энэ болохоор энэ том хөдөлгөөний хязгаар копидох гэхээр энэ шиг юм том тасар орж ирж тэр хөдөлгөөний копидох.
За энэ дээр үзсэн нэг засварын хөдөлгөөн сэтэрлээ. За тэгээ энэ донд бас нэг ганц зөөр орж гарч үзье. Нэг ганц зөөр эхлээд энэ дээр байдж үзсэн. Тэгээд энэ авиас сэлтик гэдэг. Тэгтээ сэл нь бол бүтэлтэй болоогүй. Ер нь сэлтик тийм сайн санаа байгаагүй л дээ. За одоо болохоор биш. Яг өнөөдөр болохоор дажиг засварын хөдөлгөөн орж ирж байна. Боёо бүтцийн хувьд ядаж харагдаж байна. За энэ дээр л гинт унснаас биш. Өглөө за энэ Аз дээр унсан хөдөлгөөн байна. Тэрнээс бусдаар бол ямар нэгэн байдлаар гол дээр унсан хөдөлгөөн ерөөс харагдахгүй байгаад байгаа. Өчигдөр өнөөдрийн хөдөлгөөн бол ядаж ингээд мөрдлөгөө мөршиг ч юм уу дабл топ шиг ч юм уу юм хөдөлгөөн өсөж штэ тий. Тэгэхээр яг хоо энэ дээр нэг амар юу зүйл нь яг ингээд баталгаатын дэцрүү орж иж магадгүй гэдэг зүйл нөгөө ийм копидох импульс нь нөгөө явж гинүү дуусна уу гэж харж ингэж чадах байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр яг одоогийн явж байгаа үнийхээ price action-аар л ингээ харахаар за энэ 2 цаг дээр одоо аль цаг дээр харахаас хамаарна л да тийм ээ. Одоо 15 руу орох юм бол саяны зүүчи ингээд энэ дээр лаа болоод за тэгээ энийг ингээд мөр толгой мөр зүр болгоод зурж мурж болоод байгаа хөөхгүй тий. А гэтэл 2 цаг руу орохоор тэр чинь ингээд зүүнний үзүр болчоор энэ дээр зүгээр энэ хавьд ингээд таац тогтцсон юм шиг харагдаж байгаа хөөхгүй. За тэгтээ ер нь бол засварын хөдөлгөөн орж ирж байна. За тэгтээ энэ дээр би бол одоо эхний ээлжинд хаашаа байх боломжтой гэхээр алтайг ерөнхийдөө бол нэг юм тааз орой шалаа айгуу цэвэрхэн шалгаад байдаг гэж яриад байгаа. А тэгтээ аль цаг дээр гэдээс хамаарат байгаа тийм. Одоо жишээл энэ минийг ингээд шалгаад байдаг. За энэ дээр бол арай яриаггүй, энэ дээр арай яриаггүй байна. За тэнгууд энийг стэрснээрээ тэнгууд дахиад энэ орой гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд ингээд шалгаад идэх байхгүй. За 5 минутны ийм жижиг импульсээр бол бүр сайн харагддаг. Ер нь бол яг ийм паттерн стрүүлж орохоор алтны үед мэдээч ингээд юу стоп лосс их болчдөг. Тэнгууд ингээд яаж цэвэрхэн бөгөөд ингээд ажгүй жижиг стоп лосстай харилж хийх вэ гэж би ер нь харж байгаа. Тэгээд ийм өмнөх стэрсэн орой яриолуудыг ингээд 5 минутын дээр шалгадаг ийм оролт ер нь зөндөө бодож олсон. Тэнгууд энэ чинь ингээд өмнөх яриол дээрээ явахаар бас гайгүй. Юусэн паттерн стрүүлж орсноос бол хамаагүй гайгүй. Гэхдээ нэг зүйл нэг оролтын конфирмашн болчиход шууд нэг үсчлэл дээр ирээн гут нь шууд ордог учраас тэгээ 5 минутын дээр нөгөө лаага хараад лааны баталгаа аваад орё гэхээр мөн адил юу болчиход гэсэн үг. Стоп лосс мэн том болчих гэдэг гэсэн үг. За тэгэхээр за яг алтыг одоо яг ингээ харахаар за ирж магадгүй үнийг бол энэ үнэгээ таамаглалаа. За 3600 гэдэг үн таамаглалаа. За нөгөө талдаа болохоор одоо үн тогтож байгаа үнийг за энэгээр авах уу, эний дээдлэр авах уу, энд нэг авах уу, энд нэг авах уу. Энэ болохоор яг одоо шууд энэ үн эрдсэн л үн байна л да. Гэхдээ бас 5 минутын дээр бол нэлээд дэжгүй. Гэхдээ энэ хавцаа бас гоё бүсчил харагдаад. За доотлынх нь болидөө нэг л юутай юм байна. Дээдлийг авч. За энэ хавцаа нарын рейнж явж магадгүй. За одоо 2 цоглоо нь оруулж хараад эхлээд тэн дээр рейнж явж байгаа сэтэрвэл доошоо сэтэрвэл би энэ хавцаа ирэх болоо гэж харж байна. За тэгээд одоо жоохон ингээд нэг юм харагдаад байна шүү дээ. Энэ дээр байгаад ингээд нэг ингэснэ энэ ингээд паттерн болоо дахиад өсөж магадгүй. За ер нь бол сэлдээд ах ямар ч шалтгаан байхгүй байгаа тий. Одоо ингээд хаач ямар нэгэн том цаг дээр тренд иргэсэн зүйл алах. Ядаж дунд цаг дээр ингээд тренд докторж байгаа зүйл өнөөдөр өчигдөр хоёр л хальт харагдаж байна. Тэгэхээр энийг ерөөсөө сэлдээд тэр орой үзүүр барьж авахгүй хэдэн мянган пип буцаж унах гадах шаардлага байхгүй. Яг цэрийн хөдөлгөөн дээр орж байгаа гэдгээ ойлгоод тухайн өдрийнхөө ч юм уу нэг 400-аас 500 пипний хөдөлгөөнүүд бол арилжаан дээр бариадэж болох бах. Тэрнээс бүр одоо амар хол хөдөлгөөн. Одоо жишээл энэ хоёрын хөдөлгөөн гэхэл ингээд 560 пип л шүү дээ. Энэ дээрээс орж чадсан хүн энэ хүртэл явж байгаа. За 600 бүр уртаад барьлаа гэж байгаа 600. Тэгэхээр нөгөө гоё оролттой байж тэрийгэ хүчлүүлж нэг олон мянган пип барьж би орой орол барьж гин гэдэг мэдрэмж авах гэж битээ гэж арилж байгаа нүдэ гэрээ одоо ингээд тренд нугасаа дээшээ явж байгаа болохоор аль сэлтэй хүмүүс бол гоё яг өөрийнхөө харж байгаа зэгнүүдээр ашиг аваад ядаж типигээ зөөхгүйгээр тий типийн дээр чинь ирж л байгаа бол типигээр нь автомат захиалга авчвал зүгээр болох гэж байна. Тэгвэл бас оролтын цэгээ гоё хайрлж нандагна тэрүүгээрээ арилж байгаа удаан барих гаддаг тохиолдлууд заримдаа бас буруутаад брейк юм ч юм уу тий. Тэгээ гоё ашигтай явж байгаад ашиггүй гарчих гаддаг тохиолдол байдаг учраас. За гол дээр хэр ийм сетап бүрдүүлээ дөө. Юуцсан дахиад одоо жоохон юм дунд цагийн цэцрийн хөдөлгөөн орж иж байна. За цэцрийн хөдөлгөөнүүдийг орж ирээд эхлээд сэтрэх цэгүүд байна. Дараа нь хүлээх цэгүүд байна. За тэгээ ингэж явж байхдаа хэрвээ ийм паттерны хэлбэр үүсэх юм бол энийг нэг жоохон доош нь сэтлүүлээд энэ орой морил орж иж буюу 1 2 3 дахь хөдөлгөөнийг авах гэдэг нь гэсэн үг байхгүй. Энийг зүгээр доош нь албаар сэтгүүлээд орж 3 дахь хөдөлгөөнд явах гэдэг энийг 2 ингээд 3 дахь хөдөлгөөн яваад энэ нь энэ орой морил орж ирээд ингээд явбал бас тажгүй харагдах юм болов уу гэж бодоод байна. Тэгэхгүй ингээд хоёрхан байсан байт юм орой оролцуулчаад паттерн гэдэг л бас хэцүү. За евро USD долларын индексийн хаана л яг нөгөө л хөлбөр нь харагдах гад байгаа гэсэн үг шүү дээ. Тэ хэрвээ бид нар ингэчих юм бол долларын индексийг харах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгэхээр
нөгөө sideways дотор ингэж арилж яж болно. Энэ дээр доошоос төрөх магадaltaй паттерн үүсэж гин өмнөх оройн энэ дээр байна. Stop loss энэ дээр тавьчих тий. Зүгээр ингээд ийм sideways дээр яаж арилж явах боломжтой юм бэ гэдэг зүйлийг зүгээр харуулах гэж ингэж зоосон. Гэхдээ бол яг уу арай нөгөө юу шалтгааз нь энэ дээр байсан юм шиг байна гэж бодож байна. За гэхдээ би бол угаасаа өөрөө ингэж зурхгүй болохоор арай олон давхцсан. Тэгээд ийм арай арилжаа хийж байгаа зэг нь арай дотроо байсан юм шиг байна. За энэ бол яг гэл ингэсэн бол брик юм бол гарах үед. За энийг устгалаа. За долларын индекстайгаа адилхан буцаа дээшээ сет дээрснэ ороод ирсэн гэж юу. За. Бол энэ чи ингэж байгаа шүү дээ. Энэ минь ингэж аваад байгаа байхгүй юу? Бас хөөрөх. За тэгээ буцаад энэ дотор бол явъя гэж бодъё. Дөө долларын индекстайгаа адилхан. Долларын индексийг тэр дээр трend лайн дээр үлээгээд байгаа шиг энийг бас би эсрэгээр нь тий ингэж дээшээ гаж гиснэ. Эндээ дабл топ битэр болоод ч юм уу. Тэгээд энэ дээр нөгөө трend лайн чи нэг иймэрхүү л орж ирж байгаа бах төө. Нэг холгүй байсан шүү. Нэг иймэрхүү орж ирж байгаа л. Тэгээ долларын индекс дээр хүлээгээд байгаа трend лайн. Ингээд дээшээ гараад ирвэл санаа амар сэлдмэр байгаа дэдэг даанч одоо тийхгүй ингээд арай хүлээж байгаа үн дээр маань ирээгүй. За тэгээд бас яг доошоо ирсэн чиглэлч хаалгал харагдахгүй л байна. Энийг бол хүлээсэн. Одоо тэгээд энэ дээр ингээд үзэн дээшээ чиглэлийн стил хүчтэй явж байгаа юм ч одоо юу ч хардсан илтгэвтэй тийм ээ. Яг хуурчилсан маягаар зүгээр энд хүчээр паттерн харуул харж болж. Одоо ингээд ч юм уу эсвэл ингээд ч юм уу. За эсвэл бүр ингэж устгаснаа. Ингээд ч юм уу тий. За ийм паттерн байлаа. Хэрхэн яаж эхлэх вэ? Энэ паттерны өмнөх импульс энэ байна. Ингээл болоо. Энэний хөдөлгөөн энэ паттерн энэс цаашаа хөдөлгөөн хамгаалуулах шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр өмнөх импульсыг л цааш нь өргөжлүүлж өгөх зорилготой тийм. Яг тэр хэмжээгээр нэх юм уу? Тэгэхээр энэний хөдөлгөөн бас тийм чухал харагдахгүй. Тэр нэг баталгаажиг хөдөлгөөнүүд байгаа учраас тийм болж харагдаа л гэсэн үг. За ийм паттерн бас байж болж байна уу? Яг паттерн систерсэн байна уу баталгааж нь тэр болтол энүүгээрээ явлаа. За юураа. За ингээд нөгөө бид бүхний түгээмэл хардаг бүтээгдэхүүнүүд дууслаа, валютуудаа хальт эргүүлчихье. За би чадвал маргааш яана. Хэдэн койнууд дээр шинжилгээ хийж оруулж үзнэ. Койнууд яг юу ер нь бол одоо биткойн, этериум мэдрэл BNB дээр бол өсөж зарагдсан. Гэхдээ бусдад нэг амар өсөг байгаа учраас ер нь альткойны сизн гэдэг лөө тэр зүйл ихлүүл ямар койнууд боломжтой байна гэж харж байна гэсэн. За Канада, Швейцар франк. За өнгөрсөн 7 хоногт Канада доллар өнгөрөөд очсон. Унсан. Тэр мэдээгээр дайлундуулаад бүр маш хол унсан. Арай дэндүү унсан. Яг л валют юм болохоор 60 пип. Гэхдээ ерөнхийдөө бос бүтээгдэхүүнүүдээр байхгүйгээр унсан. Одоо жишээл. За тийм. Одоо тийм гут энэ хэдүүлээ харах юм бол урдаа Канада доллартай ослол яг энэ 5-ны энэ 9 цагт ингээд доош аваад байгаа. Тэнгуут нөгөө Канада доллар онсон учраас ардаа Канада доллартай бүтээгдэхүүнүүд шууд ингээд зөрөөд өссөн. Маш хүчтэй өссөн Монгол. Тэгээ зарим хөдөлгөөнүүд нь зогсоог байна. За нэг шал байгаа гэдээ яриад ийсэн чинь за яг энэ дотор паттерн байгаа гэж ярьж байсан тийм үү. Тэгсэн чинь шууд ингээд мэдээний хүчтэй хөдөлгөөнтэй зэрэгцээд ингээд унаад өглөө. За тэгээд тэр нь буцаж нөхөж мөхгүйгээр доороо докторчсон. За одоо тэгээд энэ дээр үн ингээд салгалаад байж гэн. Ямар нэгэн бүтцийн хувьд юу ч алга байна. За одоо энэ дээр цэцрийн хөдөлгөөн зурах хүсэлтэй байгаа мó эсвэл ядаж энэ дээдлийн шалмалыг шалгадаг юм байна уу байхгүй тий. За ер нь Швейцар франкт бас л өөрөө жоох юм хитрхи чопи арай дэндүү юм хөдөлгөөнтэй байдаг. Одоо тэгээд тэр нь ч гэсэн яг энэ дээр үүсэж байна. Одоо энэ дээр ямар нэгэн тий тренд лайн ч юм уу паттерн дээр болох ямар ч үндэслэл алга байна. За доороо ингээ харах юм бол за дабл ботом яваад неклайн стрейт гэж харахаар энэ чи дээшээ яваагүй хөдөлгөөн ингээ таг барамт тийш явж байгаа юм. Тэгэхээр энд юм зурагдж байна. Тэрийг л хүлээе. Одоо ийм юм байх нь уу? Эсвэл ийм гурвалж юм байх нь уу? Тэ? Юу байх нь? Энэ дээр бол зүгээр л хүлээе. Тэгвэл юу ч хийх юм алга. Сэлж нөхцөл алга, баач нөхцөл алга. За Канада доллар yen дээр. За Канада доллар yen дээр ингээд дээшээ стрэх магадaltaй паттерн үсээд энийг стрээд доошоо байсан. За тэгээд доошоогоо стрэх юм болоо гэсэн чинь шууд дээшээ стрсэн. За тэгээд дээшээ стрээ жоох хүн докторч байсан нөгөө мэдээнд гарч ирээд тэгснэ энэ дээр амир гэптэй нэгцнээ буцаж унж мунаа. За энэ бол хөдөлгөөн жоохон сунжирсан. За ингээ харъя. За жоохон номсгоч. За ерөнхийдөө бол ККД нэг энэ бүр ингээл энэ дээр явахаас хойш унаад нэг энийг ивдэхгүй дабл ботом үүснэ гэж одоо яриад мөнхөрж байгаа юм шүү дээ тийм ээ. За өөрөө энэ дээр нөгөө том сайдвейс яваад байна гэж ерөнхийдөө бол ихний хэлжинд анзаарж байна. За гэхдээ яг одоогийн байдлаар л үнэн дээрээ реакцлж байгаа болохоор тэгж байна л та тий. За энэ хавьд нэг юм шалдаацтай дахиад ингээд хаацтай одоо дингут нөгөөдөл нь хаана харагдах юм хэрэг баг энэ дотор харагдах юм ааш.
Тэгэхээр чинь дотроо арай л бага хөдөлгөөнтэй юм аа. За ингэж sideways авахгүй болий. Тэгээд зүгээр таазны энэ дэр гээд бочих шална бол бүр энд орлох боломжтой байна. Одоо болохоор юу болж байна гэхээр үн ерөнхийдөө докторчсон. Тэгээд энэ таазаа очоод нэг мөрөгцөн доошоо явсан. Доошоо түм хүчтэй импульс байхгүй. Одоо энийг ингээд дахиад доошоо үргэлжлүүлээд явахаар хайшааж юм тийм явах импульс ерөнхийдөө байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр дахиад энэ авьяасаа буцаж унгаараад ингээд ийм үргэлжлэж явах болов гэж бодож байна. Энэ таазаа авчиж бол мөрөх бах. Дахиад доошоо унгах гэхээр яг өмнө нь ямар импульс доошоо унсан гэж одоо дахиад доошоо зурх гэдэг юм байхгүй байхгүй. Ядчил энэ оройнууд чи энийг эвдсэн, энэ ёрол нэрөөс энийг эвдчих байгаа баг дээшээ ингэж энэ дээрээ бөөгнөж жаад баг дээшээ явах магадлал нь илүү өндөр харагдаж байгаа. Тэгэхээр юм тийм л байна. Энэ доотлын шалан дээрээс баядаад энэ хүртэл хэдэн пип бэ? За 270 пипний жоохон удаан барих харилцаа хийгдэж болохоор юм байна. За 15 минут руу ороод харлаа. За энэ дээр сүүлийн оролууд явж байгаа нэг бүсчил байна. Энэ дээр оройнууд тогтоод байгаа нэг бүсчил байна. За энэ дээр ганцхан, энэ дээр хоёрхан. За төлөний хавцаа юм биш үү дээ. Эхний элчнийх нь энэ хавцаар ихний элчин дээрээд энийг эстэрч чадвал доош дэше явчих хаа тарг. За тэгээд энийг ингээд дэше нэг сэтэлж өгөөд ингээд явчихарлах. Тэгээ энэ дээр ойр зур мэдээ байгаагүй мэдхгүй. Тэгэхээр Канада доллар өөрөө саяны дээр унсан шалтгаан ойлтой хамт бүр хамт унсан. Тэгэхээр тийм тэр уналтын хүчин зүйл өөрөө суур мэдээ талаас хүчтэй байх бол магадгүй үргэлжиж магадгүй. Гэхдээ энэ бүтцийг харахад бол тийхгүй байхаа л гэж бодож байна. За Канада доллар Сингапур адилхан тэгээ унаад өгсөн. Канада доллар нь хүчтэй л хөдөлдөг юм байлгүй. За Швейцар франк йен. Швейцар франк йен дээр болохоор за энэ тослуудны хальт өссөн л гэсэн үг дээ. За Швейцар франк йен дээр болохоор те. За ингээд хамгийн тааламжтай арилж авал энэ дээрээс нэг хальт шортлоод энэ хүртэл явъя. Энэ өрөө энийг эвдцэн. Энд батарей нүүсэж байна. За энэ батарей нүүсээд өмнөх импульс копидо давхад бол энэ авцаа ингээд гоё давхцаж байна гэдэг арилжааны таамаг байсан. За энэ маань ингээд шууд дэше батарей нь сэтрээгүй. Одоо нөгөө том цагийн батарей нь сэтэрчж баталгааждаг гэдэг хамгийн хэцүү зүйл энэ дээрээс ингээд 3 дахь тооч 4 дахь тооч гэж барьж авал хөдөлгөөн барьж авахгүй бариад идэг. Строку байгаад байл ингээд хэцүү байдаг. За Канада бол биш Швейцар франк йен юу болж байна вэ гэхээр за энэ дээр ингээд үн тогтчихлоо. За доошоо одоо энэ нүгээр нь авахар арай л хол юм аа. Энэ дотор л арилжаа гэдэг байх. Энд ийгдэжсэн аа сэтэрснээ буцаа ороод ирсэн. За энэ дээр үдсэн ингээд үн тогтчихлоо. За тэгээд нэг гаптай нэгдээд буцаж гапаа нөхөж орж ирээд ер нь бол гэхдээ яг бүний бүтцийн хувьд бол жоохон доошоо байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Ингээд эндээ sideways хийснээр дээшээ straight энэ дээрээ буцаж тогтоод би бол доошоо сэтэрчих магадлал нь ахаад өндөр байна уу гэж зарахаар. За энэ бүтэц өөрөө ерөнхийдөө нэг юм доошоо батарейны юм шиг тийм бүтэц өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр бол би энэ дээр ер нь доошоо л таамаг гаргамаар л юм байгаа юм байна да. За гол нь яаж вэ? Хаанаас вэ те? Энэ бол адилхан л хоёр ярол. Хаанаас ч хоёр ярол холбол ингэж холбоно, хоёр яролыг холбоо тренд лайн зураад бол бүгдийг л тренд лайн гэж үзээд бүгдэн дээр 9 гэж харж үзэх хэрэгтэй. Тэгэхээр яг өөрөө яаж зураад байна вэ? Ямар мэдээлэл авах гээд байна вэ? Тэрийг чартанд биш тий? Яг өөрийнхөө зурахгүй бол. За 15 дээр батарей нүүсээд аадын хаад үүсч ийн гэж хэлж болохоор нөхцөл байгаа юм байна. За 15-ийн хөдөлгөөн. Энэ дээр сүүлийн орой энэ дээр энэ сүүлийн засвар энэ сүүлийн хайрлаа. Тэгснэ энэ дээр батарей нүүсээ сэтрээд энэ дээр ахаа жижигэн батарей нүүсэж байна. За энэ жижиг батарейн сэтрэхтэй хэрвээ энэ дээрээс импульсээ ингэж авч үзэх юм бол энэ тренд лайн стрейт энэ өмнөх шалтгаазтай. Энэ дээр нэг жижигэн хүчтэй 15 минутынхаа өөрийн бас хүчтэй шалтгааз байгаа юм байна. Үүний өмсчлэлтэй. Ийшээ орж иж магадгүй юм байна. Тэгээд энийг доошоо сэтлэх нүг үеийг анзаараа. За сэтлэлээч бараг буцаж орж ирээд нэлээд дээшээ энэ хавцаа руу бараг юу ижиж магадгүй. За би ингэж зурч идөө. Хэрвээ энийг доошоо ингэж сэтэрч чадвал энэ дээрээс жижигхэн хөдөлгөөн явснаа буцаж ийшээ орж ирж ингэж явна гэж таамаглалаа. Нэг ийм хөдөлгөөн байж магадгүй ш таамаглал. Ягаад гэхээр энэ ингээл эндээ л ингээд унаад байна гэж байхгүй бах. Нэг ийм том юмнаас гараад өмнөх чиглэл мэглээ өөрчилж байгаа юм чи дараагийн нэг дэжгүй том хэмжээтэй төсвөрийн хөдөлгөөн хийгээд тэгээд тэр нь энэ өмнөх энд байгаа орой шалтгаанцыг эвдэхгүйгээр буцаад явах болов уу гэж таамаглаж байна. За евро Канада доллар. За нөгөө энэ таамаг чинь тэгээд ястай хүний ормонд явах нь битэл яавс үгүй болгож өгж байгаа нь Канада доллар өөрөө өнгөрөөд байж байгаа юм л та. За Канада долларын индекс унсан учраас ардаа Канада доллартай бүтээгдэхүүнүүд өсцөө гэсэн үг. За тэгээд одоо өнөөдөр үнэ тогтворч байна.
За уул нь их дайггүй гоё явж исэн. За энэ үнийн бүсчлүүдтэй зайл харьцаал яваал байна. За дээлийг оруулаад харчи. Энэ авиас буцчих уу нүү гэсэн чинь буцахгүй байгаа. За энэ дээрээс нэг тренд лайн зурхаар хаашаа очиж байгаа байлээ. Хоп. За багц авсан. Энэ хоёрыг холбохоор бүр тэр дээр байгаа тий. За ер нь тэр дээшээ тэмүүлээд байгаа юм болов тий. За яагаад ерөнхийдөө дээшээ там гаргацсан бэ гэхээр за дээли дээр харж байгаа тий нөгөө сууг гэдэг зүйл байгаад байгаа. За паттерн гэд харъя гэхээр дээлийг болохоор хитрхи томоо. За тэгээд тий ерөнхийдөө энэ импульсийн хөдөлгөөн ийшээ ингээд жижигэрч арай чадаагүй. Ер нь л жижигэрч чадахгүй ингээд нэг юм хальт ганц жижигэрээд байгаа. Тэгээд энэ дээр одоо юм жижигхэн хөдөлгөөнүүдийн хувьд нөгөө пипний хувьд жижигхэн гэж яриад байгаа шүү. Хэдэн 100 пип өсч ирсэн бол ядаж пипнийхэн дээшээ хөдөлгөөн багасаад тиймэрхүү хөдөлгөөн орж ирэх ёстой. Хэрвээ энэ гурвалжин паттерныг ашиглах гэдэг бол тийм юм одоогоор ингээд ажиглахдаггүй. Зөв одоогийн импульс бол өмнөхөөс хамаагүй жижигхэн. Гэхдээ энэ дээр докторч чадах гэдэг зүйл нь шууд дэше стрейт явж чиж магадгүй. За тэгээд долларын индекс өсөхөр бас евро өмнө чадхал юм бол бас боломж байна л та тийм ээ. Долларын индекс өсөх юм бол евро USD онно гэдэг чинь бас евро дээр жоох уналт орж ирнэ дээ. Тэгэж бодохоор боломжтой санагдаад байна. За 15 минутын дээр энд ингээд одоо бас яаж зурах. Ингээд ерөөхдөө яач хэлбэр нь гажрыг байгаа паттерн би одоо ингэж зурснаас ингэж зурсан ч болно. Яаж зурхаас намараад нэгэн дэше нэгэн доош олчихж байгаа юм. За тэгвэл бүр ингэж хэл та. Тэгвэл ингээ. За энэ доотлын хоёр тренд лайн хоёул адилхан гэж үзээд хоёулын дээр нь ашиглая. За тэгээд энийг жоохон сонгочих. За энийг дотор нь үлдээч. За энэ импульс гарч ирээд эндээ ийм гурвалжин засвар хийгээд гурвалжин сэтэрч чадах юм бол эхлээд энэ дээр ямар реакц хийхийг хараад энийг сэтэлж чадах юм бол дээшээ явна гэдэг сэтэрч чадахгүй бол доошоо босч орж ирнэ гэдэг ингээд бодчих. За тэгээд яг тэр Канада долларын индекс дээр ямар юу тохиолдоо тэгээд үндэснийг ойлгохгүй нь. Тэр суур хүчин зүйлээрээ хавчтай унахаар байсан зүйл бол унах бах. Дахиж унах бах тэгэхээр энэ дахиад өсөх бах. Ер нь бол ахаад өсөх магадлал нь илүү өндөр ягаад тэгэхээр чиглэл доошоо ирсэн мэдээлэл юу өсөй байхгүй. Альч цаг дээр байхгүй байгаа. Тэгэхээр ер нь баг энэ гурвалжны доор мороос баяж ивэл илүү зүгээр тухтай байж басан магадгүй. Би бол гэхдээ яг энтриг одоо л хийх зэрэг байхгүй л юм. За евро швейцар франк. За энэ дөр л яриад их юм юу гэж хэлэх таа тий. Шалан байна, таацсан байна, тренд нь баруун тишээ байна. За өмнө ярьжсэн 109 сарын 1 гэж хат энэ хавцаа ярьжсэн юм байна. За тэрнээс хойш нэг паттерн үүссэн байна. Дээдлийн таац жоохон ойлгомжгүй байна. За дөнгөрс юмны араас ингээ сайхан зурчдгүй юм уу? За энэ евролыг ахаад хальт нэг гэд нэг доошоо шагаачаад ороод ирсэн байна. Тийм ээ. За тийм л хөдөлгөөн явж байгаа юм байна даа. Яг дахиад одоо явж байгаа хөдөлгөөн бол нэг юм жижигхэн дахиад доошоо стрэх магадaltaй паттерны хөдөлгөөн мөн үг юм байна. Гэхдээ жоохон импульс нь ийшээгээ жоохон урт байна. Том байна те. Паттерн нэвтрэх босоо чиглэлтэй байна гэх юм уу? Энэ тэгэхээр сэтрэд буцаж орж ирээддэг паттерн тэгээд жоохон паттерныхны хэлбэр томсоод идэг. За энийг бол хүлээсэн юм. Би бол ийм дээр байлж чанарахгүй. Сэлдсэн чи ийшээ 50 пип, байцсан ч дэшээ 60 пип, за 100 пип. Тийм ч одоо энэ доороосоо баядвал бүтэн 150 бол илүү зүгээр. Хүлээлтийн зэг дээр байна л гэсэн үг. За евро швейцар франкаар 50 байна. За евро паунд. За нэг паттерн зураад үлдээсэн тэрэн дээрээ л яваад байдаг. Энэ тренд лайн дээр 3 дахь ирж магадгүй гэсэн байсан бах тийм ээ. Бодвол ингээд зурсан юм чинь. За тэгээд тэрэн дээр 3 дахь ирээд явж байна. Дан одоогийн хөдөлгөөн бол энэ өмнөх импульс ийшээ яваад дууссан харагдчихээн. За дууссан байхтайгаа зэрэгцээд энэ хөдөлгөөн бай хөдөлгөөн ч өөрөө ингээд ийм дофтой байгаа юм ба шүү дээ. Энийг эвдэхгүй гэдэг хөдөлгөөнтэй эндээсээ эргэжчихэж магадгүй дээ. За энэ евро паунд баг эндээсээ эргэжиж магадгүй л харагдчихээн да. Энэ дээрээ бас шалтгаазны бүсчлээ доотлын паттерны гороос тоочгүй ч явж ээж магадгүй юм байна. Дээдлийн импульс хандсан. Тэгээд яг доошоо тийм паттерны хэлбэр биш. Тэгээд яг өөрийнхөө энэ 15 минутынхаа энэ хөдөлгөөний сүүлийн 7-3 мөлийн төхөд ирсэн. За энэ дээр ганц оролцоогоо өргөхгүй явах байр. За энэ зүгээр риск энтри шүү заяа. Риск энтри. За яагаад энэ оролтыг нээж байгаа вэ гэдгийг тайлбарлая те. За ингээд дээшээ задрах магадaltaй паттерныг харж байна. За тэгвэл паттерныхаа дээдл дээр 3 тоож хийсэн. Тэгтээ болон доотлол дээр 3 тоож хийх нь илүү чухал байгаа. За тэгээд доотлол дээр 3 тоож руу бол эхлээд ирэхийн өмнө энд нэг юм хөдөлгөөн явчих гээд байгаа юм шиг харагдлаа. Ерөнхийдөө бас нэлээд дэжгүй бүсчлэлтэй. За тэгээ хөдөлгөөний хувьд дэжгүй буюу энэ дээр ингээд шалтгааз давхцаад байгаа нэлээд цэвэрхэн бүсчлээ. За энэний доор бол энд нэг биш одоо энэ
энэний доор нэг байна те. За тэгээд энэний өмнө ирэнгуудаа одоо энэ дээрээс уналтын хөдөлгөөн явж байна л та. Уналтын хөдөлгөөн явж байхдаа энэ уналтын хөдөлгөөн ишээ яваад дуусцсан харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо ингээд тодорхой хэмжээгээр ядаж брейк-ийг авахарч боломжтой хэлбэрээр ингээд дэше өсч магадгүй тэгж хараад байна гэсэн үг. Тэгээ энэ дээр stop loss-ыг энэ support resistance итгэж тавьж байгаа учраас энэнийхээ доор гаргаад тавилаа. Паттерн итгэжсэн бол паттерныхаа доор ингээд тавьчихна. Гэхдээ энэ 3 дахь тоожгүй паттерн учраас энэний доор авах шаардлага байхгүй. 3 дахь тоож руу явуучвал яах юм те. Одоо энэ байдлаар зөвхөн энэ support resistance тэгээд энэ дээдлийн импульсыг дууссан гэдэг утгаар за тэгээд энэ хоёроор яриулыг хараад ингээд арилжааны position нэлээ. За 13 пипний stop lossтой дэшээ явж чадвал харъя. Хаана break even зөөх вэ? Энэ оройг дэшээ эвдэл break even зөнө. Нэгээр 2.6 явсан break even зөн. Тэрнээс өмнө л stop loss гэл гэвч яхан дэ. За евро йен. За янтай хослол ингэж явах өсөд гараад ирсэн гэдэг. За евро йен гурвалжин паттернаас тэр дэшээ гараад ирсэн. Тэгээ хол яваагүй. Тэгэл буцаараад ирсэн гэдэг шиг. За энэ нийтийн хөдөлгөөнүүдийг бас жоох ойлгоход хэцүү байна уу над үнэхээр. Одоо ингээ харахаар тажигвал ингээ холдуулаад харахаар тажиг бас impulse correction impulse. Энийг дундын төсвөр хөдөлгөөний паттерныг стрит ингэж явна гин. Энэ ингээ явцсан. Одоо 100 гарцсан. Нэрийг мүлээгээд байгаа юм бах таа. Чарт нэг л баруун дэшээ болоод байна гэдэг чинь тэрнээс нь сэтлэхнээ суур хүчин зүйл бараг хэзээ нэг өдөр гарч ирэх юм л тэмдэг бах таа. Кадиэнэ дэш нарчих гад идэг. Яг дэш нэг гэлээгээд эн чинь 100 гарах гэдэг л та. За тий евро өөрөө жоохон хальт өсч өгснөөс биш юм боллоо. Энэ дэшээ битэрэн доошоо импульс энэ евролыг сэтэлсэн. Ингээд жижиг цагийг харах юм бол ингээд 15 минутын дээр ингэж харж байгаа шүү дээ. Тэгээ энийг сэтэрч учраас энэ дээр хальт ингэж хийж магадгүй юм байна. За иймэрхүү хальтын уналтын хөдөлгөөн байж болох аа хөө. Гэхдээ тэгэл кадын шиг бүр дээрээ 100 гарах нэг байх уу. Тэгээ харъя одоо л доогоор ямар ч бүтц цаалга ингээд 15 минутын дээрээ бүтц цаалга байна. Тэгээ энэ дэр гэптэй нэгдээд гэп руу гоноод ороод ирсэн. Тэгээ энэ дэр ингээд 100 гарс хөдөлгөөнтэй. Яг хөө зүгээр энэ дэр юм паттерн сэтэрсэн гингуудаа энэ дэр одоо бүр жижиг аад байна гэж харж болох юм дөө. За энийгээс тэрч чадах юм бол тэгэл энэ хөдөлгөөн л унаа шүү дээ. Энэ хөдөлгөөн л ийшээ унаа. Энэ хөдөлгөөнөөр бүтнээр унждах юм уу дөө. За энэ бол арилжаа нээж болохын гэдэг амар ихтгэлгүй position байна. За евро NZD. За NZD гэдэг хослоос хөдлөөд өгсөн. NZD гэдэг хослол өссөд өгдөг юм уу? Надад яг энэ бол Канада унс учраас NZD өсөж байгаа. Тэгэхээр евро NZD дээр бас жоохон NZD өсөд унаад өгсөн. За бүр олдуулаад юу болоод байгаа вэ гэхээр нэг өдрийн доовыг тэмдэглээд өгсөн байгаа. За 2 цаг дээр цорын хөдөлгөөнийг хүлээсэн байгаа. Цорын хөдөлгөөнийг тодорхойлоод өгсөн байна. Дараагийн ад паттерн дараа нь явсан байна. Стерсэн байна, доовоо ивцсэн байна. Шууд брейк юм авсан байна те. За энэ хэд бол шууд дээшээ цорын хөдөлгөөн нь хүчтэй явсангүй. Цорын хөдөлгөөнөөс агаж дээшээ явсангүй. Илүү том хөдөлгөөн засварчлаа. Гэхдээ энэний тренд лайн арай л заваан зурагдсан юм л та. Би бол паттерны хараад ингээд дээшээ стерч заваар татдаг. За одоо өнгөрсөн юм чи яг энэ импульсыг авлаа. Ийшин зоолоо. Бараг яваад дууссан те. За тийм гууд нэг зүйл байгаа. Ийшээ явсан хөдөлгөөн ийш нэг адилхан байгаа учраас хүчин суларч чадаагүй учраас шууд энийг байдж чадахгүй байна л да. Ягаад байдах гээд байгаа вэ гэхээр одоо ингээд оройгоо эвдсэн цэсрийн хөдөлгөөн явж байна. Байдах хамгийн гоё төгсчлүүд бүрдэж байна гэсэн үг л те. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр жоохон хүлээх нэ. За хүлээж болох үнийн бүсчлүүдийг зоогоод гаргаад ирье. За хамгийн дажгүй нь энэ дээр харагдчихээн. За энийг оролцуулах юм уу? Бүр онол бүр ийшэл дажгүй харагдчихээн та. За энэ хоёр дээр хизээж ирэх юм те. Дараагийн вебинар жигтэл баг алин дээр нь ч ирэхгүй тийм холын бүсчлүүд байна. За хэрвээ тэгээд энээс өмнө юу бүрдэх ёстой юм бэ? Энээс өмнө арилжааны хэвэл юу бүрдүүлж арилжаанд орох вэ гэхээр за одоогийн байдлаар уналтын тренд явж байна 15 минутын дээр тийм ээ. Тоон уналтын тренд дахиад доошоо өргөжүүлж магадгүй. Ад паттерны хэлбэр ингээд үсгээд явж байна. За уналтын трендийг эргүүлэхэд гардаг зүйлүүд гэж байгаа. Юу за уналтын тренд гэж ер нь трендийг эргүүлэхэд үүсдэг юм паттерн ч юм уу эсвэл юм захиалгын юунууд ч юм уу те захиалга авч байгаа юм sideways хөдөлгөөнүүд ч юм уу тиймэрхүү зүйлүүд үүсэж явах юм бол эхлээд ядаж харднаа. Одоогийн байдлаар ингээд таг доошоо унж байгаа учраас энийг дээшээ ирэх үү гэж хардаад шаардлага байхгүй. Энэ дээр би ирэх юм бол энэ арилжааг сонирхож эхэлнэ гэдэг өөрийн үнийг сонирхох бүсчлүүдэд зоогоод үлдээчүүл илүү амар тэрнээс одоо хэвээр хангалттай унтсан байхаа гэд яавал ер нь димээ явахаа.
үзүүрээрээ барьж авах гэж баядаад байвал тийм яах те. За ядаж одоо ингээ 15 минутан дээр тренд явж ийлаа. Энээсээ доошоо сэтэрлээ. Энэ хоёр ёроолжин баталгаажаад ирэнгүүт энэ баталгааж чинь ингээд энэ орой моройг ивдүүлдэг ч юм уу те. Тиймэрхүү юм болвол илүү зүгээр баха. За тэгэхээр одоо бол баталгаажаагүй байгаа шүү. Баа хөдөлгөөнүүд ер нь жоохон анхааралтай байх хэрэгтэй болов. Риск энтри бол тэгээ жоох рискээ багаар өрөх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За паунд швейцар франк, евро швейцар франк жоохон унсан. Паунд швейцар франк өөр жоохон унсан. За энэ хавьд нэг үнийн бүсчил зоосон тэр хавцаа ирсэн байна. За ингээд нэг тренд лайн татаад өгүүлсдэрсэн байна. За ягаад энэ тренд лайныг татсан бэ гэхээр ингээд авбал 2 хон. Ингээд авбал 1 2 3 4 5 6 7 8 галзуу. За энэ харин гоё ярагч. Паунд индекс өсөх гэж байгаа юм болов. За дийллийн дээр болохоор юу байх гэдэг вэ? За тийм энэ дээр нэг шалтай ингээд дээшээ дахиад гараад ирж магадгүй харагдаж байгаа. Хөөе паунд швейцар франк дэжгүй баа хөдөлгөөн харагдаад байгаа юм. За дээшээ хэдэн pp эндээс дээшээ 300 болж байна шүү дээ. За ардаа швейцар франктай бас л ярилж байгаа гэж байгаа хүмүүс. Хөдөлгөөн нэг хөдөлгөөний пипний пип байлаа буюу нэг пипэнд хөдлөх мөнгөнд нүү ихтэй байдаг шүү. Харахаар пипэнд бага хэрнээ тэр пипэнд чинь бусдаасаа илүү их мөнгө гүйдэг гэсэн үг. Ер нь алт доллар индекс бүгднгээс нэг пипэнд хөдлөх мөнгөнд дунд хамгийн өндөр нь ардаа швейцар франктай бас л байдаг. Тэгэхээр энэ дээр пип value-г нь бас тэгж дотун хүлээд байхгүйгээр жижигхэн хөдөл яг уу швейцар франктай бас л өөрөө жоохон хөдөлгөөний жобби байдаг боловч нэг дэжгүй явах юм бол тэр пип value нь айгүй дэжгүй. Ер нь high risk high reward болно л гэсэн бусд хамаа бүтээгдэхүүнүүдээс бодох юм бол за шууд план гаргаад үзээл за тренд лайнаас дэрсэн. За гэхдээ 15 минутан дээр чиглэлс дэрж байгаа ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Энэ дээр юм том sideways байна. Энийг сэтэлж харахгүй бол бас хэцүү ер нь бол. Тэгэхээр бидний хөдөлгөөн бол биш үү? Доороос бол за хаанаас гэдэг нь ойлгомжтой болчихно тийм үү? Доороос байд гэх юм бол энэ рол руу дөхүүлж агаал баядаад жижиг stop lossтай том risk rewardтай арилж явах нь илүү чухал. За энэ дээр болохоор яах вэ гэхээр ерөнхий хэдүүлээ энийг дээш нь гаргаж сэтэлүүлээд та гэж жижигэн та гэж сэтэлүүлчихнэ. Тэгээ ахаад араас нэг уналт өсөлт уналт гэсэн юм хүлээгээд ингээд арилжаанд орчвол хамгийн дэжгүй. Энэ дэр бол хамгийн safe одоо дээшээ эргэж байгаа нөхцөл мөхцөлөө авцсан, засварын хөдөлгөөнөө авцсан. Одоо тухайн арилж байгаа удаан барих боломжтой гоё арилж байгаа нэгдэж байна гэсэн үг байхгүй. А энийг ингэхгүйгээр зүгээр risk reward-аараа сайн байлгая. Яг ганц зөөр stop loss тогсон ч би арилж байгаа барьж авмаар байна гэх юм бол ийшээ унах тосвол баядаад stop loss-ны энэний доор. Одоо яг энэ дээр ирээд явна гэж мэдхгүй, энэ дээр ирээд явна гэж мэдхгүй тийм ээ. Тэгэхээр үдсэн харж агаад одоо шалтгааз тавх. Одоо миний энэ ногоон могоон бол бас гайгүй бүсчил байж болохоор гэж болов гэж бодож байна. Тэнгуут нь ингээд тэгээ энэний доор ESL байх нь хамгийн дэжгүй байхгүй. Тэгээ энийг сэтэлчих юм бол угаасаа доошоо дээшээ хараад яах юм. Ахаа шинэ ёроол үсчин дахиад даун тренд улам баталгаажиж шүү дээ. Тэгэхээр энийг сэтэлүүлээд ингээд доошоо хязгааргүй удамлуу стоп лоссоо бариад шаардлага байхгүй. Тренд нэрвчж байгаа учраас. За паунд yen. За таг баруун тийш байгаа юм байна уу? Энэнийг бол өстэй миний нөгөө арилж яж чаддгүй юм хэцүү чопи хөдөлгөөн байгаад. Энэ тослууд ер нь жоохон сармагжуул хөдөлгөөнтэй байгаа юм байна. Паунд yen дээр бол no idea тайм сая. За паунд USD. За паунд USD-г дээшээ гаргаж ирээд нөгөө долларын индексээ жоохон нэг арчаас болохоор дээш нь гаргаж ирж байгаа дээш нь ингээд sell deal та тий энэ дээр ингээд вэж хүлээж байгаа да полтоо хүлээж байгаа мөрдлөгөө мөрүүлээж байгаа гэсэн чи яасан байх нь шууд өнгөрөөд очтгүй юм уу сайн байна уу? За шууд өнгөрч очсон байна. За тэгээд яг долларын индекс евро USD-тэй адилхан сэтэрчээд буцаж орж ирээд дахиад харин энэ дээр ирсэн байна. Евро USD-г бодох юм бол харин илүү бага өссөн байна тий. Евро USD ч юм бүр өмнөх энэ 2020 говьдод өссөн шүү дээ. За паунд USD дээр бол яаж юм гэхээр ерөнхийдөө хальт хүрсэн маягтай. За тэгээд үн жоохон унаад одоо дахиад 100 гаралтсан маягтай байна тий. За энэ дээр бол дахиад юу засварын хөдөлгөөнөө зөндөө хүлээх хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ доороо юуцсан нэг юм шал үсээд байна. За тэгтээ одоо ингэж авах уу үн бүр бүсчлэлээр нэгээ томор л авч тодорхой болоогүй шал байна. За орой бол бүр байхчгүй. За тэгээд энэ жоохон ингээд эндээ зумгарах байх гэж бодож байна. Ийм хөдөлгөөнөө дахиад орж ирэх байх. Ямар нэгэн байдлаар доошоо шууд арилжаанд орох стап ер нь алгаа. Энэ дэшээ нэг гарч ирэхээр л харагдаад байна. Тэгэхээр чин долларын индексийг нэг унна гэж харах гээд эсвэл паундыг шууд өснө гэж харах гээд байна. Залита паунд швейцар франк дэш харагдаад байгаа шүү дээ. Tas ингэж яах вэ? Тэснэ паунд энэ дэр бол нөө идэ тавьсан болчиход байгаа шүү дээ. За яг би бол хүлээнэ. Ийшээ бол жоохон бүгдэц хүлээ. Гол нь ядаж доошоос төрх магадaltaй батарейны дээр харъя. Энэ одоо юм тодорхойг байгаа. Энэ одоо яг
мөртлөгөө мөр гэж харахаар чинь доороос импульс нэхгүй дээрээс импульс нэгаа тий. Энэ дээрээс хөдлөөд ийм W үсэг шиг юм явж ийсэн аа энэ мөртлөгөө мөр толгой өдр гэж харахгүй шүү. Энд чинь трендийн төгсгөлд үүсдэг тий. Энэ явж байгаа трендийг ийш нь үргэлжлүүлэх гэж яаж трендийн төгсгөлд хадаа хардаг битээр нэрж болох вэ? Тэгэхээр тийм юм байх боломжгүй. За Нью-Зеланд доллар, Канада доллар. За ерөнхийдөө нэг юм юг энийг бол зүгээр нөө доовд тгээд ингээд зоож харуулсан шүү дээ тий. За харуулсан ч явах тий зүгээр нэг танилцуулсан. За энэ дээр нэг sideways үүсчихсэн ситрээд. За энэ дээр нэг юм батарейны 3-т тоож үүсэх байхаа. Энэ дээдлэлт нь SL-ийн 50-ад ингээд нэг sell post нээж яагаад дахиад нээсээ. За тэгсэн чи яасан байх нь вэ? Stop loss-ыг харамлсан байх нь байна. Энийний дээр тавьсан байсан бол ядаж break-even-аар гарах байсан арилж байгаа байна. За тэгээд тухайн арилжаа маань яг ерөнхийдөө бас гайгүй төлөвлөгөөний дагуу гэж юм гадралсны дагуу доотлын батарейныхаа 3 дахь тоочийг нэлээд дөхөж ирж хийгээд за тэгээд дээшээс төрх магадaltaй гэж ярьсан. Тэрнийхээ дагуу стэрсэн. За яг хуу энэ таазыг бол нэлээд шалгасан. За тэгээ мэдээгээр стрээд ороод ирсэн. Тэргээд шууд явсаар хагаад нөгөө буцаа тааз руу ороод ирсэн. За ер нь бол энэ дэшээ өсөд гараад ирсэн импульсээс нь л жоохон жирэхэд байгаа болохоос биш ер нь сэлтгэд ямар ч асуудал байхгүй байхгүй. Ягаад тэгэхээр одоо жишээл энэ ихний позишн угаасаа довд итгэхэд орсон байгаа. Энэ дов угаасаа өөрчлөгдөг өнөдөр хүртэл явж байгаа байхгүй. За энийг ингээд устгах ч идэв тий. Тоогож бутгаа алтарлаа шүү дээ. Хизээч нээсэн. Хавар нээсэн юм ааш. Энийг устгах. Зүгээр хэсвийн гарилж авах заримдаа юм төвхтэй байдэн шүү гэдгийг л бас харуулах гал энэ заваарч 6 сар. За ерөнхийдөө яг түрүүний яаж байгаа шиг дээшээ харилт саяны мэдээний дараахын импульс л жоохон хүчтэй газарсан болохоос биш чиглэлүүд нь доошо бүгд хэвээр байгаа даа тийм. Энэ sideways харин хортой байхгүй. За энэ sideways ягаад хортой вэ гэхээр нөгөө ингээд зунгаар жагаад унснаа энэ дахиад огтуржоод үүний ингээд захиалга биелүүлээд тий. Одоо жишээл ингээд дахиад энэ дээр мартын тухтай ингээд позишнууд нэгжсэн дээшээ гараад ирсэн бол хамгийн хортой нь энэ л байгаа тийм надад бол. Тэрнээс бол чиглэл доошо байгаа. Энэ ёроолыг дахиж доошоо сэтлээгүү, энийг баталгаажуулсан байгаа ойрог дээш нь сэтлээгүү, энэ дотор бол зүгээр л юм төсрийн хөдөлгөөн яваад байгаа тий. Энэ дээрээс бол нэг селийн нөхцөл шалгаад үзэх хэрэгтэй болов гэж бодож байна. Өөрийгөө бол ягаад вэ гэхээр энэ дээр үн ирээд 1 2 3 унцсан дахиад өрөвдөхөөр ирж байгаа унжийн чиглэл нь доошоо байна. За одоо хамгийн гол нь зүйл юм гэхээр ингээд ухаангүй өөдөөс өсөд ороод ирсэн позишныг яаж одоо өөрийнхөө нөхцөлийг бүрдүүлж би яахаар ордог вэ? Би яавал сэлтгүүлээ хаана стоп лосоо тавих вэ гэдэг төлөвлөгөө гаргана гэсэн. Ерөнхийдөө үнийг сонирхож болох бүсчлэлээр ирсэн бол одоо би яг ямар үе шийдвэр гаргах вэ гэдгийг харна л гэсэн үг. За миний хувьд бол за одоо ингээд нэг хальт ингээд ингэж байгаа юм шиг байна. За би эхний ээлжинд энийг сэтгүүлж баталгаа авъя. Ингээд нэг ингээд ороод ирэхэд нь би энэ дээр sell position нээзүүлж байна. 27 пипний SL-тэй хоёр дахь нь улаан зам шууд дэшээ ингээд ороод ирэх юм бол энэ дээр бүр дансныхаа жижиг хуваар шунлын тагаад дарах гэж risk entry-ийг хийж болж байна гэж байна. За ийм хоёр position бол хувьдаа нэ. Нэг нь дов эвдүүлнэ, нэг нь зүгээр шууд risk entry. Risk entry-ний stop loss том байгаад шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр тэр чин дээшээ жижигч авчаад дээшээ хязгааргүй явчихж болно. Эсвэл жижигч авчаад өөрийн чинь харж байсан тал руу явж байгаа юм бол дараагийн өөрийн чинь step 2 буюу яг трендийг эргүүлсэн баталгаа чинь илүү олон болсон үед орох оролцож өглөөж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол хэрэггүй арилжаа бариад ансаа шүү дээ. Одоо шаалт юм. За нэг юм зурсан юм байна те. Энэ дээрээс ингээд дээшээ иш гэсэн чинь зунгаар жүүцэн дэшээ гарч ирчээ. За зин буцаад ийшээ ороод ирсэн байдаг. За энэ нэг ганцхан шал байсан юм байна. Энэ дээр илүү олон шал байгаа юм байна. Энийг илүү анхаарах хэрэгтэй. Үүний бүсчлэл юм байна. Энэ бүсчлэлийг илүү анхаарах хэрэгтэй юм байна. За одоо энэ таамаг бол яг хуу бүтцийн хувьд бол явцсан тий. За гэхдээ яг оролт төр байхгүй болохоор таамаг гэжлэх таашаач. За нэг юм явж байгаа юм байна. Дөө том зургаараа цааны батарей нь өөрчлөгдөөд ийм байх боломжтой юу гэдэг юм зурагдах юм байна. За нэг юм өртөө батарей нь. За мөн адилхан өсөлтийн тренд юу зэ 2 цаг дээр сүүлийн 15 минутын тренд аягүй хүчтэй ороод ирсэн байна. За яг уу энэ support resistance-ийг ингэж авч болно. Арай олноор нь авчлаа шүү заа юу. Яг энэ худлаа үнэн ирсэн болохоор нь тэрийг сонгоогүй ингээд энэ дээр байгаа зөвхөн шалтгаазуудыг оролцуулаад илүү олныг авах гэж тэгж байгаа. За тий яг түрүүний юутай адилхан дөө. Энэ зэдэгаттай адилхан энийг тогтворж явах хөдөлгөөнийг хүлээе. Гэхдээ юу ч шууд сэл нээх үг гэдгээ ер нь харнаа. Ягаад тэгэхээр энэний хөдөлгөөн энэ дээрээс ер нь ингээд зунгаар гарч байгаа тийм гараад ирсэн.
Энэ дахиад ер нь энэ 7 хоногт ламаг нь хаагдуулж харж байгаа. Дараагийн 7 хоногийн нэгдэлт мэлтийг харж байгаа юм болоо. Юу ч энэ дээр бол яг шууд шийдвэр гаргаж арилж байгаа нэг хэрэггүй юм байна. За өнгөрсөн 7 хоногт бас нэг сайхан өссөн бүтээгдэхүүн бол Австрали улсын доллар байлаа. За ингээд зүгээр ингээд сольж байгаа нь юу гэж юм хэрэг ингээд дандаа дээшээ өссөн байгаануудыг харуулж байгаа шүү дээ. Ингээд сүүлийн хөдөлгөөнүүд нь дээшээ яваад Австрали долларын индекс угсаа дээшээ явсан байх нэ. Тэгэхээр ардаа Австрали доллартай бүтээгдэхүүнүүд яах нь унсан байх нэ. За Австрали долларын индекс ингээд өссөн байгааз. Одоо 9 сарын 1-ээс хойш гэхээр хаана вэ? За эндээс хойш ингээд өссөн байгаа байхгүй. Тэгэхээр чин Австрали доллар нь өөрөө өснө гэдэг нь урдаа Австрали доллар нь ослууд нь өсөөд ардаа Австрали долларт ослууд нөхрөөд очиж байгаа байхгүй. За жишээл Австрали доллар Канада долларыг харъя л да. За энэ бол бүр хамгийн хоол явсан хөдөлгөөн. Энэ ягаад хамгийн хоол явж байгаа гэхээр нэгт урдаа байгаа валют нь өөрөө өсөөд гэж байгаа. Хоёрт ардаа байгаа валют нь өөрөө унаад гэж байгаа юм буюу. Нөгөө хоёр валютууд ингээ эсэргээрээ хөдөлчхөөр бүр гоё юм болоод өстэй жинхэнэ башнын байлжны ямар таарад өгдөг юм энэ дэр чинь. За тийм учраас ингээд хамгийн хоол өсөд гараад ирлээ. За энэний морин дээр бол мордоогүй. Энэ хөдөлгөөнөөс бол айсан би мэдээж тэн дээр ордгоо учраас ерөнхийдөө ингээд тийм хөдөлгөөн зайсан. За дараа нь бол ингээд жижигхэн паттернууд бол зөндөө өгсөн. Гэхдээ би бол засварын хөдөлгөөн хүлээж ийсэн. Би ингээд жоохон доошоо орж ирэх юм болоо гэж бодсон. Тэгсэн энэ тухайн валют маань бол шууд л тэр яриад дэш өсөөгөр авцсан. За дээл рүү орж хараад одоо бяд юу ихтэй юм бэ гэж байгаа юм. Бяд одоо хүлээх л бах дөө хурч үхвэт. За дээлийг харсан тий. За энийг нэг сонирхолч энийг эвдсэн, энийг эвдэхгүй. Тухайн энэ уналтыг нөхсөн өсөлт ийшээ гарч ирээд дуусна гэх юм бол өмнөхд аваа эвдэж байгаа юм. За тэгэхээр ер нь л сонирхолтой юм болж байна. Яагаад вэ гэхээр энэ чиглэл өөрөө доош явж байна. Энэ импульс өөрөө маш хүчтэй дээшээ явж байна. Тэгэхээр хүлээн. Одоо юудсан ингээд энэ дээш энэ ядаж одоо баа ярилжаанд орё гэж бодсон. Энэ импульсийн засварын хөдөлгөөний хүлээх хэрэгтэй. За сэл ярилжаанд орлоо гэж бодоход эннийхээ одоо энэ өсөлтийн хүчийг сулруулах хэрэгтэй. Буюу ядаж нэг ганц зөөр конфирмашн авах хэрэгтэй байна. Тэгж байгаа сэлдья. За юудсан сэл ярилжаанд орох бол нөхцөл одоогор бол байхгүй байна. За яг одоогийн ирсэн бүсчлэл өөрөө бас тийм айхтар хүчтэй том зоонуу гэвэл доохондоо бол тэгэж харагдахгүй байна. Энэ хэд бол гайгүй харагдаж байна. Бүр дээшээ ингээд ороод ирвэл бас жоохон сонирхолтой болж ирж магадгүй. Тэгэхээр Австрали доллар USD Австрали Канада дээр л хүлээсэн. За одоогийн нөхцөл бол ингээд яах нь вэ? Паттерны хэлбэр ингээд үсгээл явж лээ. За дүүрс хэдүүлээ сонирхож зөө дараагийн вебинар дээр ярихын тулд энэ хоёрын давхцал юу болох нь үүдийг харъя. Гэхдээ уг бүтээгдэхүүн бас өөрөө ерөнхийдөө шалтгаазаа шалгад юм уу гэдгийг харж ил тайтвүлээ. За энийг бол мэдээж шалгаагүй. Энийг шалгасан. Энийг шалгаагүй, энийг шалгацсан. Энэ дээр нэг жижиг гэрээ шалгачаа явчихад байгаа. Тэгэхээр энэ бас 15 минутын дээр өмнөх шалтгаазуудаа шалгадаг бүтээгдэхүүн байна. За Австрали доллар, Швейцар франк шалтгааз хоёрын дунд яваад бүтэн ирдсэн байна. За нөгөө Швейцар франк яа игчлээ. Баайтах гэдэг шүү дээ. Энийг бас хүлээж байгаа баайтах гэдэг шүү дээ. Швейцар франкийг сэлд нэгж байх уу? Яг Австрали долларыг одоо жоохон засварын хөдөлгөөн орж ирнэ гэж бодож л тэгэж хамгаалж болно л да. Ягаад тэгэхээр өмнөх вебинар дээр энийг зураад ингээд сонирхож байгаа үнийн бүсчлүүдэд зураад өгсөн байгаа шүү дээ. Одоогийн байдлаар энэ хоёрын онд сайдвейс явж байгаа л гэж бодож байна гээд. Гэхдээ энэ бас шууд л ороод ирлээ л дээ. Сүп гээл. За яг энэ дээр бол нэг сэл сонирхож болох юм. Гэхдээ нөгөө хоёр ардаа Швейцар франктайгаа сэлдэг гэж байгаа. Байтах гэж байгаа учраас нөгөө Аслорны хамгаалал гэдэг зүйл зохих сонирн болчих гол. За Австрали доллар йен. За мөн адилхан Австрали доллар нөсөөд өгсөн. Йен бас жоохон унаад өгсөн. Дэн дослоо жоохон өссөн шүү дээ. За нөгөө lower high гэдэг оёж эвдсэн. Энэ ёроол энийг эвдсэн учраас энэ оройг ингээ эвдэхгүй. Тэгээ эндээ ингээ доошоо ингээ юу үсэж байна. Сувг үсэж байна. Энийг сэтрүүлээд орё гэсэн тийм үү. За тэгсэн чинь байхгүй. Одоо ингээ энэ high high чи юу? Энэ lower high чи яатсан гэхээр ийшээ. High high зү. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ дээрээс buying stop-удаа хүлээх боломжтой болж байна гэсэн үг. За гэтээ тэгээд бас ганцхан бусдын дээр нь позишн нэхгүйсэн Австралийн унангууд нь байтах гэдэг. Гэтэл Австрали доллар өөрөө засварын хөдөлгөөн ороод ирвэл жоохон чипэйтэд л годох юм. За тэгтээ харъя. Энэ авьяасаа жоох өсч магадгүй л юм байна. За шууд энэ бүсчлэл рүү ороод ирсэн л байгаа юм байна. Би бол энэ авьяасныг харж байгаа шалгахнаа.
Тэгэхээр ингээ одоо ингээ амар олон валютын шинжилгээ хэнийг давсуулаад валют хоорондын хамаарал, хослол хоорондын хамаарал гэдэг зүйлүүд ингээ байнга зөрүүлэх боломжтой гэсэн. Урдаа Австрали доллартай хослолуудыг бүгднгийн нэг зүг рүү мэдээж харахгүй ч гэсэн яг ингээд илүү хоорондоо адилхан явж байгаа бүтээгдэхүүнүүдээ ингээд хоёр өөр мөр рүү орчих юм бол шаналт ими баах юу алдаад байна гэсэн. Одоо нэг хэрэггүй алдаанууд гаргаад гэж хэлж болно гэсэн. За өмнө нь Австрали USD дээр бол ямар ч тийм таамаг гаргамаар нөхцөл байхгүйсэн. Тэгэл Австрали доллар өөрөө ингээл өсөд өглөө. За энд нэг худлаа өмнө ингээд зураас дурцсан байсан. Тэгэл тэрэн дээрээ нэг ирээл ойлоо зэрэл. За одоо өмнөх энэтэйгээ давхцаж байгаа. Дабл ботом шахуу юм хийж байгаа. За эднийг устгая дөө энэ тренд лайн ч дөө. Дараа нь за энэ бол бүр хэрэггүй. Энэ одоо ийшээ ирнэ гэж харах юм уу та харахгүй юм тий. За одоо тэгтээ байгаа бүсчлэл өөрөө бас үнийн бүсчлийн хувьд жоохон таад шалрах газар ирсэн юм байна шүү дээ. Ер нь бол энэ ингээд энэ бүр юм том дүнг уртаараа юм байна. Бүр юм доошоо юм ярэ. Энэ хав тэр аяараа жоох ингээд эрсдэлтэй зоон юм байна. Энэ тэр нэг сэрий байсан санагдаад байна. Хөөх тэн дээрээс дэшээ гэж хэлсэн юм байна та зөлөгч. За нэг сэрээ зурагтахаар лагцах өмнөх вебинарт нэг сэрээ телевиз юм да. За яа дүү Австрали доллар тэгээд жоохон төсрийн хөдөлгөөн орж ижиж магадгүй угаасаа бүх валютууд дээр урдаа Австрали доллар завнууд дээр одоо бол зүгээр юм дүнгиж ирж байгаа зоонууд нь чухал байна уугүй байна уу энэ дэр позишн нээх үү нэхгүй юу гэдэг л хардл зэрэлтүүд л хийхээс яг гоё позишн оролт гаралт тэр бол алга байна. За Австрали болоод дээр олыг хувьд бол би хүлээсэн юм байна уу надад өөрөөсөө таамаглах юм баг байна. За ойл за Канада доллартай зэрэгцээд ойл бас тодорхой хэмжээнд унтсан. За өмнө ингээд нэг энэ тренд лайнууд дээрээс итгээд ингэж яагаад ингээд нэг доошоо мошоо байх гэсэн тийм үү. За тэгсэн чи юу зэн дээр батерныхаа 3 дахь тоочийг цэвэрхэн хийгээд тэгээд унаад гэтээ унсан нь өмнөх ёроолоо сэтэлж чадаагүй. За энийг устгах нь айлаа харъя. За энэ дээр ингээд батер нь үссэн байгаа юм. За дажгүй цэвэрхэн үссэн байна. Надад Канада доллартай зэрэгцээд унж байгаа юм. За тэгтээ өмнөх ёроолоо сэтэлж чадаагүй. Тэгэхээр энд үн тогтчихж магадгүй. Sideways явж магадгүй. Нөгөө талаараа үн доошоо унждахгүй байна гэдэг чинь дээшээ энэ хавьда тогтоод буцаад дээшээ байх магадaltaй юу гэдэг таам гарч байна гэсэн. Энийг ингээд энийг эвдэлсэн байсан бол энэ дээшээ явсаар агаад өмнөх ойрогоо эвдэхгүйгээд гоё таамаг гарах байлаа. За тэгэнгუთ одоо явж байгаа нөхцөл нь саяны валютууд дээр байгаагүй цэвэрхэн гоё нөхцөл үүсээд байгаа нь батер нь үсэж байна заяа. За энэ бол өстой бүтцийн хувьд ч тэр талаараа биш. За яг энэ ёроолыг эвдсэн гэлчих баг болж байгаа хаа. Гэтэ энийг эвдсэн бол бүр гоё болох гэсэн. За одоо ингээд гоё батер нь үсэж гэж байна. За тэгээд энэ батерын чинь энэ хөдөлгөөнийг доош нь тавтна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ ёроолыг эвдчихэж магадгүй. Тийхээр юу ихээр хэдүүлээ энийг доош нь сэтэлүүлээд тэгтээ хамгийн гол нь энэ ёроолыг сэтэллээ заяа. Энийг сэтэлэхгүй жоох хэцүү шүү. Сэтэрчээд ингэчүүл хэцүү. Энэ ёроолыг сэтэлүүл биш ээ бүр энэ доор байгаа юм шүү дээ. За яг энэ sideways-ийн support юм байна. Энэ support-ыг сэтэлүүлээд буцаагаад энэ таазын шалгахт нь энэ дээрээс арилжаанд ороод ийшээ байхаар хэд вэ? 200 пип арилж байж болж байна да. За ойл дээр ийм шортын план байна. Гайг баха энэ таамаг нэлээд гайг болгож чинь. Тэгж амар дээшээ байх хүчтэй явах үнийн бүсчлээ дээр бас ер нь гайг болцсон. За USD CAD. За USD CAD ер нь хөдлөөгүй. За тэр цэсмэ долларын индекс доош унж яхад USD CAD гэж амар доош унаагүй. Мэдээч шалтгаан нь арын Канада доллар нь бас унтсан. Доллар унаад хахад Канада USD CAD дахиад уналтсан хөдөлгөөн биш дээсээ өсөж байна гэдэг чи юу гэсэн хэрэг уналтын хуваараа Канада доллар илүү унж гин гэж таамаглаж болох байх. За хэдүүлээ харах юм бол ингээд USD Швейцар франк доошоо байна, USD yen доошоо байна тийм үү. Тэгэхэд яагаад USD CAD дээшээ яваад байгаа юм бэ? Тэгэхээр чинь сонирхолтой бастай юм. Тэгэнгუთ доллар өөрөөс тодорхой хэмжээнд унсан гэтэл Канада доллар болохоор бүр US долларыг илүү давж унсан байна гэдэг таамаг орох гээд байна гэсэн. За тэгээд энэ дээрээс стовыг ашиглаад энэ дээрээс ингээд таамаг гаргаад ингээд дээшээ яваад өгсөн. Одоо ингээд дээшээ явах туу. Одоо ингээд долларын индекс ахаад жоох унана гэж бодож байна. Тэр яг хөдөлсрийн хөдөлгөөн ороод ирчээж магадгүй. Гэхдээ Канада доллар ахаад унчиж бас магадгүй тий. Энэ дээр бол одоо за яста амар мөрдлогоо мөр явчихдаг юм уу гэдэг хаалталт бас байна шүү. Ганц мөрдлогоо мөр байна уу? Мөр толгой баруун мөр
Гэхдээ яг энэ эргүүлэх гээд байгаа импульсн зэйл юм л дээ. Гэхдээ яг ер нь бол бүтцийн үед байж болно шүү дээ. За энэ бол баталгаажаагүй мөрний хардталт. За USD швейцар франк дээр л өстэй таамаг байхгүй. Цэвэрхэн дэше паттерн өсөж байсан. Тэгээд стрейт буруу стрейт доошоо яваад өгсөн. Тэгээд өмнөх дов дээр ирээд энийг стрейгөө буцаж байгаа. USD швейцар франк өстэй нөгөө байт. За нэг доошоо стрэх магадaltaй паттерн зурагч ирсэн дэрсэн. За тэгээд энэ ч одоо баг ингээ сайд виз нэлээд хүчтэй юм биш үү тий. Энэ хоёрын дунд арилжаа хийсэн дээр хөө энэ 7 дараагийн 7 Монгот нь энэ дээр CSL жоохон доош нэсэл тавиад ийшээ юм биш. За энэ бол юм байна уу? Ингээ харуул хамаагүй төрөхгүй бол ингээд хитрхийн юм дээр доо хөөхөр нөгөө сайдвейсэн дотроо хідэн сар үргэлжлэхийн тэрэн дотор хідэн сарч бас төөрхийн те. Бүр дээлигээрээ бүр яах вэ? Бүр яг ингээд харах юм бол жоохон том доошоо паттерн байгаа шүү. Бас яг ингээд ажиллах юм бол ийм паттерн бол байгаад байгаа. Гэхдээ энэ дотроо хитрхийг сайдвейс яваад байгаа учраас энэ паттерны сэтэрнийж таамаглаад байгаа жоохон хэцүү. Тэгээ доллар өөрөө бас тэгж амар хоолунд гаргагдахгүй байгаа учраас. Окей, за энэ хүрээд ингээд юунууд юм байна? Бүтээгдэхүүнүүд юм шинжилгээ дуусж байна. Би одоогийн байдлаар ямар нэгэн сток дээр бол шинжилгээ хийхгүй байгаа. Ер нь бол юунуудаа энэ хамгийн түгээмэл хүмүүсийн арилжаа яадаг бүтээгдэхүүнүүдээ хамгийн дөрөнд нараад за тэгээс нь forex дээр буюу зөвхөн валютууд дээр арилжаа яадаг бүтээгдэхүүнүүдээ ярьчдаг гэсэн. Ер нь криптонуудыг донд нэг салгаж аваад нэг хэдэн криптонууд дээр цоошин анханаас нь арилжаануудын санаа гаргана. За энэ 7 хоногт одоо маргааш өнөөдөр бол 4-р CPI дээр гарч байгаа юм байна. За тэгээ маргааш бол нэг чухал мэдээ байхгүй байгаа юм байна. Өнөөдөр 8:30-аас гарч байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногт бол non farm гарна гэж сануулсан тий. Non farm мэдээ гарсан. Гэхдээ бас тэгж амар муу зуул гараагүй юм шиг надад бол санагдсан шүү. Хувийнууд нь хэвээрэл ах шиг гэсэн. За дараагийн 7 хоногт за pound евронууд дээр CPI-тэй, за Канада доллар дээр interest rate-тэй юм байна. За тэгээ FOMC уулзч чинь 2-оос байгаа юм байна. Буюу 3-аас 4-ийг шилжих шүүн. FOMC уулзтай байгаа юм байна. За бодлогыг ахаад 25%-аар бууруулнаа гэсэн байгаа юм байна. 4.5% байгаа юм байна өнөөдрийн байдлаар тий. Тэгээд 425% болтол бууруулна гэдэг таамаг гаргацсан байгаа юм байна. За тэгээд бодлогыг бууруулах юм бол мэдээж за хэдэн хувь болохоос бол хамаарах байх. Бодлогыг бууруулж байгаа гэдэг чинь одоо хар ухаанаар ойлгоход бол эдийн засагт мөнгөний бодлого сулруулж байгаа нэхээр долларын хувьд бол эдийн засаг гайгүй байна л гэж харж байгаа гэсэн үг байлгүй тий. Тэрнээс одоо эдийн засаг хэцүүсэн бол тэгэж дахиж хүү мөгөө бууруулаа тий. Тэгээд тахгүй байх. Тэгэхээр тиймэрхүү юмнууд цаана байгаа учраас долларын индекс бас чангарах төлөв байна уу байхгүй юу гэдэг эргэлзээнүүд дээр бас яригдтал юм байна. За окей ингээд энэ 7 оныхоо вебинарыг үзсэнд баярлалаа. За тэгээ тун удахгүй свинг дээр нэг хөтөлбөрч юм уу те нэг зүйлийн мэдээлэл тавигдж магадгүй тэгээд свингийнхаа меншнүүдийг хараад үлээгээд байж байгаарэ. За тэгээд үзсэн хүмүүст нь баярлалаа. Дараа 7 амралт өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Дараа 7 хоногийнхоо вебинараар уулзтлаа. Түр баяртай.